уучлаарай. Цаг үеийн мэдээлэлээс хоцрох гэдэг учраас би яг ингэж байгаа байдалтай тэр чигээрээ бичлэгээ хийчихье гэж бодож байна. За ерөнхийдөө юу болж байна гэхээр штэ эхнэр нөхрөөд хоорондоо хэрэлдээд муудалцаад салгаар болоод сэтгэл зүйчтэй уулзаад нэг 30 хоногийн запас хугацаа авдаг. Тэл адилхан юм болж байна. За одоо сайхан тайлбарлая. Сауди Арабид 3 сарын 11-нд Жида гэдэг хотод Америкийн нэгдсэн улс бол Украины аюулгүй байдлын дэд хэмжээний уулзалт зохион байгуулсан. За энэ уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улсаас Украинд санал тавьсан байгаа. Юу гэхээр 30 хоногийн хугацаанд галаа зогсоо, хүний амь эрсдүүлэхгүй байя, дайнаа зогсоо гэдгсэн байгаа. Тэгээд үүний үр дүнд болцол тавьсан. Тэгээд болцол нь юу вэ гэхээр нэгдсэн улсаас тагнуулын болон сансрын холбоо зогсоосон байсан, төр зогсоосон байсан. Энийг буцаагаад үргэлжлүүлье. Тэгээд дээрэс нь буу болон зэр зэвсгийн тусламжийг үзүүлье гэдэг болцлыг тавьсан байгаа. Энэний хариуд болох Is this the first step towards peace in Ukraine? After 8 hours of talks, Ukraine has agreed to a US proposal for an interim 30-day ceasefire. We'll take this offer now to the Russians, and we hope that they'll say yes. That they'll say yes to peace. The ball is now in their court. The talks in Saudi Arabia call for immediate negotiations to end this war. The first US-Ukraine meeting since that Oval Office blow-up. Trump today hopeful. Ukraine has agreed to it, and hopefully Russia will agree to it. We're going to meet with them later on today and tomorrow. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ямар ч хариу санал байхгүй, шаардлага байхгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Американська сторона розуміє наші аргументи, сприймає наші пропозиції. І я хочу подякувати президенту Трампу за конструктивність розмови наших команд. І сьогодні в розмові була пропозиція саме американської сторони зробити перший крок одразу далі. І на 30 днів спробувати встановити повне припинення вогню. Не тільки щодо ракет, дронів і бомб, не тільки у Чорному морі, а також по всій лінії фронту. Україна сприймає цю пропозицію. Ми вважаємо це позитивним. Ми готові зробити такий крок. Сполучені Штати Америки мають переконати Росію зробити це. Тобто ми погоджуємось, і якщо Яагаад гэхээр энэ 30 хоног бол Володимир Зеленскийгийн Украины хувьд маш хэрэгтэй, маш чухал, маш ашигтай 30 хоног байгаа. Энэ 30 хоногийн хугацаанд Володимир Зеленский бараг дараагийн 10 жилийнхаа буу зэр зэвсгийн, цэргийн хүчний, пуужингийн, хэмэл дагуулын, сансрын, тагнуулын гэд юу л үдийн бараг дараагийн 10-20 жил тулдаж болох боломжийн хэмжээний нөөцийг бүрдүүлэх боломж энэ 30 хоногт үүсэж байгаа байхгүй. Тийм учраас зүгээр алгаа ташаал Украины ерөнхийлөгч Володимир Зеленский маань зөвшөөрсөн байгаамаа. За харин нөгөө талаас Путин хариугаа хэлээгүй байгаа үдийг хүртэл харин Оросын талаас Оросын дотор иргэдийн сэтгүүлчдийн ойрын хүмүүсийн мэдээлж байгаагаар бол Путин эсэргүүцэх байхаа, зөвшөөрөхгүй байхаа. Яагаад вэ гэхээр энэ бол Украинд ашигтай, Оросд бол ямар ч ашиггүй гэдэг хариуг хэлж байгаа. Гэхдээ энэ Америкийн нэгдсэн улсын талаас буюу Дональд Трамп хэрвээ миний саналыг эсэргүүцэх юм бол Америкийн нэгдсэн улс Орос улсын банк санхүүгийн бүх харилцааг тасалнаа, зогсооноо, зарцаанаа гэдэг нөхцөлийг тавьсан байгаа, хариуг хэлсэн байгаа. Тийм болохоор бас Путин маань яг зөвшөөрөх үү, яг татгалзах уу гэдэг болон хэрийн бүр тааварлаж хөө бүр чиг тавин сонсгосмоор хүлээмээр хариу болж байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гэдэг хүн энэ уулзалт болсны дөнгөж дараагаас Украины нутаг дэвсгэрт хаасан байсан тагнуулын мэдээ болон сансрын холбоог нээснэ мэдэгдсэн. Мөн бас одоо энэ дайны ирээдүй Оросын гарт байгаа шүү, тэсрэх бөмбөг Оросын нутагт байгаа шүү гэдгийг хэлсэн байгаамаа. Тэгсэн чинь нэштэй энэ уулзалт болж байх хугацаанд яасан бэ гэхээр Украин Орос руу нэлээд том дайралтуудыг удаа дараа хийсэн байгаа. Тэр ер нь хэн хилж төрүүлж өддөг байх нэ? Та нар миний өмнөх бичлэгээс ч харсан баг тий. Хэн төрүүлж өддөг байх нь байна. Одоо тэгэхээр энэ дайралтуудын дараа Путин Америкийн нэгдсэн улсын саналыг зөвшөөрөхгүй юу? За хүчээр зөвшөөрсөн байсан ч гэсэн энэ 30 хоногийн хугацаанд юу бэлтгэв гэдэг нь тодорхой байгаа зү. За та нар харин ямар бодолтой саналтай байна? Би бол дайн зогсоосоо гэдэг хүсэлтэй байна. Инх 50 мандтайгаа. Тэг Путингийн хариу гарахаар бүгдээрээ уулзцгаая.